Mic test 1 2 3 1 2 3. За тэгэхээр романс манга дурлагчдаа Koi Bami Shoujo бичлэгийн 2 дугаар бичлэг тавтай морил. Хэрвээ та энэ бичлэгийг анх удаа үзэж байгаа бол манай эхний партийг үзхийг зөвлөж байна. За тэгэхээр шууд бичлэгтээ орцгоё. Өмнөх бичлэгийн төгсгөлийг үзсэн бол бид нар Канасаг мангас гэдгийг мэдсэн байгаа. Канасаж Кёг анх харсан өдрөөс нь эхэлж идэхээр шийдсэн бөгөөд уг нь бидний бодолд бол энэ Канасаа ганц эрүүл охин юм шиг санагдсан да. Амар хөргө сэтгэлээ илчилж мэлчилж явахдаа чичирж мичрээд бүр нэг амар жинхэнэ юм шиг хайп өгөөцсөн байхгүй юу? Тэгтэл харин тэр чичиржсэн нь Кёгийн хайрыг идэхэд бүр тэсгэл алдан байсных юм шиг байлээ л дээ. Бусад охтууд ч гэсэн Кёг идэх гэж дайрж уг мэдсэн Канасаа ч гэсэн би ч гэсэн тэднэрт ялгаж болохгүй гэсэн шиг аль болох Кёг урдан идэхээр төлөвлөгөө гаргадаг. Тэгээд энэ хайр идэх охтууд нь болохоор ерөөсөө өөрсдөө хайрыг мэдэрдэггүй юм шиг байгаа. Хүний хайрыг. Уучлаарай Кё. Би хайр гэх зүйлийг ерөөсөө мэддэггүй. Тиймээс чи надад хоолноос өөр зүйл харагдахгүй байна гэж бодсоор Канасаа гэртээ ирдэг. Гэхдээ яагаад ч юм усанд орж явахдаа Кёгийн талаар бодноо. Өдөр болсон, туулсан бүхий л бүтлгөө зүйлүүд нь толгойд нь орж ирээд байдаг. Үсээ хатааж байхад нь, хичээлээ хийж байхад нь, шүдээ угааж байхад нь гэд үргэлж Кё толгойд нь бодогдоостой. Арай манай Кё дурлцсан юм биш үстэй аа? Та нар юу гэж бодож байна? Амар хөөрхөн ичрэнгүүрсэн царайтай бас унтаж чадахгүй хэвдэж байдаг. Канасаа ч өөртөө тийм байх боломжгүй гэж бодсоор унтаад өгнө. Яг тэр үеэр манай Кё хагасаа бүтцайныг хошин шог үзэж өнгөрөөдөг. Кёгийн бодсноор бол инээдтэй өгүүлбэр сурчих бол хүний хэлийг харж чадах юм гэн л дээ. Тэгээд ингээ хамгийн инээдтэй үгсийн дэвтэр дээрээ бичээ сууж яадаг. Ингэснээр нэг өдөр болж Кё дараагийн болцох хүнтэйгээ эртэл тэрнэ. Цукимори Мамори гэх нэлээдгүй спортлог нөгөө нэг охин ч юм байна. Дараагийн chapter дээр бидэнд нэмэлт мэдээлэл хэлэх ба. Энэ Канасагийн хоёр хуваагдсан хэл нь халуунд мэдрэмтгий юм гинэ. Тиймээс Кётой болцож байхдаа халуун копи өгтлөөс уухгүй байсан тэрнтэй холбоотой юм байлээ. Кёш нөгөө охинтойгоо уулзгаа зааланд ороод иртэл нөгөө охин ч нэг хідэн өвгүүдийг бүр сэнсрүүлж байна да. Цукимори ч Кё дээр ирснэ. Зөвхөн намайг тоглохыг хараад ах уйдгартай байна уу гэж асуудаг. Тэгээд Кёг хамт тоглох гэж асуудаг хгүй юу? Наач манай Кё амьдралдаа сакс тоглож үзээгүй байх ба. Хоёлоо үүний дараа аагаар болцох вэ гэж асуултаас нь зүхтаачдаг. Үүний дараа хоёлоо одоо болцож байж тэ гэж Мамори хэлдэг хэвгүй юу? Тэгээд чулууг Кёто цог юу ч хийсэн бай тэр нь болцоо болноо гэж нэмэж хэлдэг. Үүнийг сонссны дараа Кё Маморийг ч гэсэн жинхэнэ охин гэж бодож эхэлдэг. Жинхэнэ толгоогоо майж гарандаа тэр жинхэнэ нөө үгүй юу? Гэхдээ би хэлийг харах ёстой. Тэгснэ Мамори Кёгоос чиний нууц авьяас чи үүгээр гаргаж магадгүй штэ. Цогтаа тоглоё гэж урьсаар байх ба. Кё ч өөдөөс нь чамайг хараа зогсож явах надад хөвгөлтэй байна гэж хэлдэг. Тэд цугтаа заалнаас гарчээ. Зөндөө цагс тоглоод Маморигийн аман цангасан болтой нэг зүйл ууяа гэж хэлдэг байхгүй юу? Кёч тэр нөгөө талын гудамжид байгаа кафе руу оръё гэж хэлхийн завдалгүй. Маморид нэг уухыг хүссэн ундаа байгаа юм гинэ. Тэр нь болохоор далайн төрсний амттай шинэ ундаа юм байна л да. Тэгснээр тэд цугтаа шинэ ундаа хайх томоохон аялалд гардаг. Олон газраар өнгөрч байгааг нь би тардаг аа. Бага юу гээл асууад яваад байна. Тэгснэ Мамори гинт шал өөр ундаа унгадаа уугаад эхэлдэг заяа. Кёш наа чи нөгөө ундаа чи муу юм уу гэтэл Мамори. Тийштэй таг мартчихж хэлдэг. Тэгтэл гинт Кёгийн ангараас татаж тэрийг хардаа гэж хэлэх үед нь саптай нэг аврах том могоотой өвгөн сууж байна. Кёч энэ юу том могоо вэ гэж айгаа зогсож чадлаа өөдөөс нь өвгөн. Али миний хоёр хүүхднээс ойрт өдөр. Бид хоёр 100 энд л могоо хүргэе гэж манай хоёрыг дууддаг. Кё маань ч айсандаа бүхий л боломжит үйл явдлыг бодноо. Энэ хортой юу, хоргүй юу, хатгал бол яана маана гээл. Тэгэж маа нэгрэн зогсож байхад Мамори бол шууд л гүүгээд отчихдаг. Цукимори-сан хүлээж байл та. Аюултай ш магадгүй штэ гэхтэн. Мэдэхгүй гэж хэлсээр нөгөө могоогоор нилээд орхилгүй яах вэ? Тэгээд жолоогүй өөрийнхөө хүзүүгээр оронгуудаа Кё энийг хараач гэж хэлдэг. Яг энэ үед Кё нэг зүйл ухаардаг нь энэ Мамори гэх охин Кёгоос тис өөр төрлийн хүн гэдгийг ухаардаг байхгүй юу? Манай Кё интроверт байхад энэ охин нь болохоор экстраверт байгаад байна шүү дээ. Тиймээс энэ гинт гаргаад байгаа үйлдэлүүдийг ойлгодог гэх юм уу та? Тэд цаашаа нөгөө ундааныхаа ярил гарах үед би ахиж могоонд хүрэхгүй гэж Маморигийн айжгсан царайг хардаг. Гисэн хідэж Кё Мамори хоёр хөгжилтэй цагийг өнгөрөөж чадчихэ. Хэрвээ могоонд татгуулал хэр өвддөг бол дарааны бүргэдэд хурж үзмээр байна гэж цогтаа алгаж байтал хажуу талын ундааны машинаас Кё нөгөө нэг ундааг нь олноо. Манай хоёрын ч хүсэн үлээсэн цаг нь ирлээ дээ. Шууд нөгөө ундаагаа аваад цогтаа уугаад үзтэл мэдээж амар муухай байдаг. Та нар далайн төрсөөр хийсэн нундаа гоё байна гэж бодоогүй зү. Яг ингэж муухай амтын бодон суугтаа Кё хэлийг харахаа мартаж орхижээ.
За өнөөдөр бүтэхгүй нь болтой. Дараа л болъё гэж бодсон шиг цугтаа ундаага үргэлжлүүлж байна. Тэд цугтаа үргэлжлүүлэн ярьж байх ба. Кёч их алдартай юм а. Эхний өдрөө л сургууль 5 охин сэтгэлээ илчлээд гэж Мамори хэлдэг. Яг энэ үгийг сонсоод манай Кё ингээд гинт ухаарж байгаа байхгүй те. Кёд 5 охин сэтгэлээ илчилсэн. Гэхдээ тэдний 4 нь мангас. Нэг нь жихэн гэж байгаа да. Тэгвэл тэр жинхэнэ охин нь яаж манай Кёд хайртай байх вэ? Та нар нэг бодоод үзтээ. Тэр охин нь мэдээж манай Кётой өмнө нь уулзсан болж таарах нь вэ штэ. Яг анхны урсаар дурлаж болох ч гэсэн тийм магадлал бол бага. Тэгснэ Кё шууд Маморигоос асуучдаг байхгүй юу? Цукимори-сан, хоёул эсэх ёслоос өмнө уулзаж байсан уу гэж шулууга асуучих нь тэрэ. Цукиморич бодож байснаа би гэж хэлхийн завдлага утсан дуурайд яваад өгнө. Тэгээд Цукимори Кёд явхаас өмнө нэг зүйл хэлдэг ба тэр үед хоёул анх удаа уулзсан юм биш гэж хэлдэг. Тэгэхээр энэ Мамори гэх охин манай Кётой элсэх ёслоос өмнө уулзсан болж таарж байгаа байхгүй юу? Хэрвээ энэ охины хэлсэн үнэн бол манай Кёч хаана уулзсан бэлээ? Тэгэхээр тэр жинхэнэ үү гэсэн түмэн бодолд дарагдаастай. Тэгэнгүүтээ гэртээд манай Кё бага сургууль дунд сургуулийнхаа дурсамж самгийг үздэг. Одоо альбом үзэж байгаа гэх юм уу та? Гэтэл та нар хэнийг олсон гэж бодож байна? Түүний 2 дахь өдөр болцох охин болох Хино Габури гэх охин байдаг. За 2 дахь өдөр болж манай Кё сургууль дээр Габуритэй болцохоор ирнэ. Гэтэл араас нь нэг хүн Кёгийн нүдийг дарах ба. Мэдээж Мамори байгаа. Тэдний таарсан газар зоогийн газар байх бөгөөд Мамори болохоор нэг том талх барингуудаа асуудаг байхгүй. Би нэг хэлж барах болов. Гэтэл Кё нэг хөөрхөн нэж агаад хайрнаа гэж хэлхэн тэр. Мамори өнөөдөр надад азтай өдөр байна гэж хэлдэг байхгүй юу? Ингээ сургуульд ирчээд бүхий л гэрэл шууд ногоо хасаад байсан. Тэгээд бас Кёгийн инээхийг харсан гэж хэлдэг. ТВС-ийн үнэхээр азтай байгааз дээ гэж Кёгоос суугаад. Кё чур байдгаараа ичээж улааж орхихон дээрээ. Мамориг найзууд нь удаж болсон уу? Болоог л 2 чамайг хаяад явлаа шүү гэтэл Мамори найзууд руугаа гүгээд очдөг. Кёч баяртай гэж дарлахын завдалгүй гарын нэг охин татах ба. Бидний дуртай дүр биднийхэн цаашаа Канаса гэдэг охин миний дуртай дүр байхгүй юу? Тэгэхээр би минийгээ дуудчих. Миний дуртай дүр Канаса Кёгийн гараас татсан байхан дээрээ. Кёч бүр айсандаа бүр амар зайгаа барьдаг. Яагаад гэвэл тэр Хиногийн охиныг баг сургуулийнхаа альбомноос олцсон доо. Тэгэхээр Кё одоогоор тэр Хиногийн охиныг жинхэнэ хүн гэдэгт нь итгээд байгаа байхгүй да. Тиймээс бусад охтуудыг мангас гэж бодож энэ Канасаагаас айгаад тахын дээрээ. Чи энд юм идэх гэж ирсэн юм уу гэж Канасаа асуухад Кё харин би зүгээр зөөрж өнгөрсөн юм аа. Харин Канасаа энд юу хийж явж байгаа юм бэ гэж асуудаг байхгүй юу? Канасаач би цай авах чинь даа гэж хоорондоо яриагаа үргэлжлүүлж байтал. Чи тэр жинхэнэ охиныхаа талаар мэдээлэл олсон уу гэж Канасаа Кёгоос асуудаг. Кё сандарсан байдалтай харин надаа ямар ч мэдээлэл байхгүй гэж хэлэх бөгөөд Канасаа худлаа ярьж байгааг нь шууд мэднэ. Ойшикүн чи өөрийгөө их уншихад амархан хүн гэдгээ мэдэх үү гэдэг. Манай Кёчин чаавс тэгээд нөгөө амар гинийн залуу юм болохоор тэгээ худлаа яар сураагүй амархан баригдахын дээр ихгүй юу. Яг тэр үеэр Канасаа ядчил миний хайртай хүн их сайн хүн гэдгийг мэдж авлаа гэж хэлждэг ихгүй юу. Ёоч тэгээ хяад сандарч өгөндөө нүүр нь улаагаал. Канасаа буцаж ангитаа орж ирэх үед нь найз нэг зүйл асуудаг ихгүй юу. Манай Канасаа чаавас өөрийн мэдлэхүүд цай биш копи авчихжээ. Ягаад гэвэл энэ Кё Канасаа хоёр анх болцохдоо Кё Канасад копи өгдөг байхгүй юу? Тэгээ дөрөвнөөс хойш Кёгийн талаар бодож байгаад өөрийн ирэхгүй копи авцсан гэх юм уу та. Канасаа сандарч идсэндээ би зүгээр л хоолтойгоо хамт копи идмээрэн гэж ойрлох нь бидэнд харагддаг. Хичээл дуусаж Кё дараагийн болцох охин буюу Хина дээр ирэх нь тэрэ. Даач нөгөө нэг Хина гих охин нь дуудсан газартаа ирдэг үү? Нэгэ манай Кёч хүлээж яснаа угаалгын өрөө орохоор болоод нэг булан дойртол нөгөө нэг Хино гих охинд нэг залуу сэтгэлээ илчилж байх нь тэрэ. Кёч нууцаар сарамсаргүй харчих нь. Уг нь Хино гих охин ч манай Кёгийн бага ангийн альбомоос олдсон ерөөдөө хамгийн жинхэнэ байх боломжтой охин байхгүй юу да. Нөгөө нэг Хино гих охин ч сэтгэлээ илчилж байсан залуу руу ойртол үнсгэж шүү. Кёч сандарч бариад ажиглаж байх үед нь нөгөө Хино гих охин нь урдаа зогсож байсан залуугийн хайрын нэгэн тэр дээ. Тэгээд ч болоогүй манай Кёр оронгуудаа Кё юу гэсэн байдалтай. Кёч бүр амар айжчихсан тэ хамаг хөлсөн зовчихсан энэ зургийг харуул та нар ойлгоно л тоо. Энэ амар чимээгүй байдлыг Хино алив болцоонд явцгаая гэж таслах болно. Хаашаа явах вэ вэз? Парк уу, аквариум уу гэж бодож зогсож хагаад хойноос нь Кё дууддаг хгүй. Кёч бүр хашгирч байна тэнд. Чи хайр идэх ч юм уу гэж орилоод асуудал. Тийм ээ би бол хайр идэх ч гээд ямар ч нуух зөвлгөө хэлцдэг. Уг нь л энэ Хино гэдэг охин манай залуугийн бага ангийн альбом дээр нь байсан хамгийн хайр идэгч байх боломжгүй охтуудын нэг нь байсан байхгүй юу? Тэгсэн чинь зүгээр л юу юуг л өөрийгөө бариад өгчдөг юм байна.
Тэгтэл энэ охин зүгээр өөрөө тайлбарлаад өгчдөг заяа. Энэ хайр идэгч мангасуудын тэр наснаасаа хамаарат идэх хүсэл нь буурч өсдөг юм байна л да. Та нар одоо энэ графикийг харж байгаа бол бага насндаа ерөөсө хүсэлгүй байжгаад өсвөр насндаа орж ирэнгүүтээ шууд тийм амар хүсэлтэй болж байгаа юм шиг байгаа. Тэгээ шууд манай Кёгоос асууж байгаа юм чи. Чи намайг хайр идэгч болохоор надад хайртай болохгүй юу гэд те улаан цагаан дагарчээ. Манай Кёч тэр уг нь өвгөн ахтай бас нэг тийм амар итгэлгүй байгаа юм шиг байлээ. Тиймээс өөрийн хайр идэгч мангасуудыг нэлээд судалж агаад бүр улам одоо мэдлэгээ зузаар болохын тулд энэ охинтой зөв болзоонд явахаар шийддэг заяа. Хинод шууд Кёг сугадаад авахаа Кё энэ охинд дурлахгүй тулд өөрийгөө ингээд гараараа хатгаад байдаг хэвгүй юу. Бүтэн болзооны турш манай Кёч бүр нэг сигма царайлчсан явж байна. Чи эндээс хацах уу гэж асуухт нь үгүй гэж хариулчихна. Тэд ч дараа нь цугтаа зураг даруулах боловч Кёч ямар ч хариулт байхгүй. Үүний дараа тэд цугтаа караоке орох ба. Хино гээд охин яаж ч Кёрод дайрсан Кё бүр ямар ч нүр өгдөг заяа. Real Sigma man, holy Christ. Би тэгээд эхний бичлэг дээр энэ охиныг амар өсөө хоёр ууцсан цүн дээр гэж бодсон нь буруу байсан байлаа шүү guys. Хино караокегоос завсарлахаар гарч ундаа авч явах үедээ өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулдаг л да. Энэ ямар лайтай юм бэ? Урдган шиг надад дурлахгүй гэсэн шиг царайгаараа зогсож байна. Тиймээс Хино өөрийнхөө сүүлчийн арга буюу тусгай арга агчлах гэж өрөөнд орсноор фарт 2 дуусч байгаа юм да. За энэ үрт үзсэн хүмүүстээ баярлалаа. Яг надтай адилхан романс манга дуртай хүмүүс байвал лайктаар subscribe хийгээрэй.